За Microsoft Teams программа татаж аваад өөрийн аккаунтаараа нэвтэрсний дараагаар чамд энэ хоёр групп харагдана гэсэн. Энэ нь чи яг нь онлайн сургалтын групптэй орчихсон, хичээлд ороход бэлэн болсон байна гэсэн. За энэ групплог орвол дотор нь хичээлүүд маань харагдана тийм үү? 10 дахь ингээд ямар хичээл онлайнаар орж байгаа гэдэг харагдана. За general хэсэг дээр дарах юм бол багш нарын чинь тавьсан бие-даад даалгавруулан мэдээллүүд энд харагдана гэсэн. За хичээлд орохдоо хичээлдээ хэрхэн орох вэ гэж байгаа. За Microsoft Teams-ийн чинь програмын чинь календар хэсэг дээр дарахад хичээлийн чинь хуваарийг бүгдийг тавиад өгсөн байгаа. Хуваар нь. Тийм үү. За дээр нь өдрүүд нь харагдаж байна те. 1 дахь, 2 дахь, 3, 4, 5 дахь өдрүүдэд гэсэн үг. За зүүн талын босоо баганд болохоор цаг нь байна гэсэн үг. Энэ хичээл хамгийн ихний цаг 10 цагаас эхлээд 1:30-д дуусна гэсэн үг байна тийм ээ. За хичээлд орохдоо яах вэ гэхлээр яг одоо явагдаж байгаа хичээл, эхэлж байгаа хичээл маань бусдаасаа тод хөх хөнгөөр харагдана. За орохдоо дээр нь join гэж дараад орчих нь байна. За join гэж дарна. За join гэж дарсны дараагаар хичээл рүүгээ шууд явж орно гэсэн үг байна. За хичээлдээ ингэж орно. За хичээл чинь дуусаад дараагийн цагийн хичээл орох боллоо гэж үзэх юм бол заавал энэ группээсээ hang up буюу улаанаар тарж гарна. Ингэж гарч байж дараагийн цагийн хичээлдээ орох ёстой. Хэврээ энэ дараагийн энэ хичээлээсээ гарахгүйгээр байгаад ах юм бол чи хоцорно гэсэн үг. Дараагийн цагийн хичээлд орж чадахгүй хоцорно гэсэн үг. Тэгэхээр яах нь вэ? Заавал энэ хичээлээсээ лив хийж гарч байж буцаж календар хэсэг рүү ороод дараагийн цагийн хичээл дээрээ яах нь вэ? Join тарж ингэж хичээлд орно гэсэн үг. Чи энэ эхний цагийн хичээлээсээ гарахгүй эндээ байгаад ах юм бол яах нь хичээлд орж чадахгүй. Өөрөөр хэлбэл багш нар чи яах нь тусдаа яах нь групп чат митинг үүсгэсэн хичээл орж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл зарим хүмүүс эхний цагийн хичээлээсээ гарахгүйгээр байгаад байдаг. Өөрөөр хэлбэл багш нар маань орж ирээд хичээлээ заагаад авах юм байна гэсэн ойлголттой байдаг. Үгүй байна. Эхний цагийн хичээлээсээ гараад дараагийн цагийн хичээл рүү ахиж календар руу ороод гарч ээж яах нь хичээлд орно гэсэн үг байна шүү дээ.